Зардсан намаас Монгол Ардын намд хандаж хоёр үндсэн шаардлага бүхэн мэдэгдэл гаргаад байна. За үүнд нэгдүгээрт Монгол Ардын намын удирдлагуудтай холбоотой гэмтрийн шинжтэй байж болзошгүй үйлдэлүүдийг хуулийн хэлтийн байгууллагаар шалгуулж гэм буруутай эсхийг нь тогтоох. За үгүй бол худал мэдээлэл тараасан хүнд хариуцлага тооцохыг шаардсан байна. За харин хоёрдугаарт Монгол Ардын намын даргыг сонгох хүртэл 2026 оны нэгдсэн төсвийг эргүүлэн татахыг онцолсон байна. Улсын хурл руу хандсан, хоёрдугаарт нь Монгол Улсын засгийн газар руу хандсан ийм шаардлага гаргаж байна. Нэгдүгээр шаардлага нь улсын хурлын дарга амар баясгалан болон Монгол Ардын намын өндөр албан тушаалтнууд нь авилга албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэрэгүүдийг үйлдсэн байж болзошгүй. Мөн хуулийн байгууллагууд улс төрчийн захиалгаар ажилладаг болох тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдсэнийг хууль шүүхийн байгууллага шалган тогтоох шаардлагатай. Энэхүү ностой мэдээлэл үнэн бол өнөөгийн улсын хурлын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэслийн шийдвэрлэгдэх хүртэл улсын хурлын хуралдааныг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдэд зохио хуулийн хариуцлага хүлээх шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага үүсэж байна гэдэг. Нэгдүгээр яг одоо Монгол Ардын намын бахварлын шийдвэрийг харахад яг өнөөгийн засгийн газрын эрх зүйн чадамжийн асуудал чирэгдэх хэмжээнд хүрчлээ. Ийм учраас энэ зөрчил нэгмөр шийдэгдэх хүртэл улсын хурлд өргөн баригдсан 2026 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүдийг хойшлуулахыг, төслийн эргүүлэн татахыг мөн Монгол Улсын ерөнхий сайд Зандан шатраас шаардаж байна. Энэ бол ингээд улсын хурл улс төрийн зөвлөлөөс улсын хурлд бүлэгт чиглэл болгож байгаа. Тэгээд дараагийн 7 хоногийн бүлгийн ээлжид хурлаар шаардлагатай бол ээлжид бус хурлаар энэ улс төрийн зөвлөлөөс өгсөн чиглэлийг бүлэгдээр хэлцээд дараагийн улсын хурлын үйл ажиллагаатай холбоотой олон зүйлүүдийг бүлгээс бас энэ чиглэлийн хүрээнд шийдвэр гаргаад ажиллах ёстой болно.